Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг улсын хурлаар батлуулсан. Би бас хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бас боловсруулж их хурлаар бас танилцуулж батлуулж исэн. Тэгэхээр миний хувьд бол бас шин тутам зүйл бол биш. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан 14 мега төслийн анхны төслийг бас гардаж хариуцаж гал атгаж явсны хувьд цаашдаа мега төслүүдийг эрх ашгийг нэрэмблэх. Оюун эрдэнэ засгийн газрын энэ хамтарсан засгийн газрын олд амжилтыг бас илүү баттгах, төрийн ажлын залгамж чанарыг бас хадгалахад илүү анхаарна. Миний хувьд бол зур улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгааждаг гэдэг ийм ойлголттой байдаг хүн. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн их хурлд өргөн барьсан байгаа төрийн өмчит компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хууль, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх, хөрөнгийн зах зээл дээр гаргах, санхүүгийн зах зээлийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх гол бодлогууд, ялангуяа бас najуул төрийн салбарт хэрэгжиж байгаа төслүүд байгаа. Гаан айлуулах цогцлбор, гангийн үйлдвэр, мөн алцвшүүлэх үйлдвэр, энэ боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, цаашлаад эдийн засгийг бас төрөлжүүлэх бодлогуудыг бас хэрэгжүүлэхэд бас голлон анхаарна. Тэгээ манай улсын эдийн засаг бол бас уул уурхаагаас хамааралтай эдийн засаг. Цаашдаа бол бид нар эдүү бас хэмнэлтийн горимж шилжсэн. Эдийн засгээ төрөлжүүлэх ийм бодлогуудыг урдаа тавьж ажиллах ёстой. Тийм ч учраас ерөнхий сайдаар бас их хурлаас томилогдсон зандан шатар дарга бол энэ хүний хөгжил бол манай засгийн газрын бас томоохон мега төсөл байна гэж мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулаад мэдээж хүний хөгжлөө дэмжих гэвэл манай эдийн засаг тэлэх ёстой. Энэ ажил төрөө дэмжих ёстой. Энэ ч утгаараа бол бид бас энэ дэлхийд дахинд үүсэж байгаа сорилт бэрхшээлийн үед бол бас үүнд анхаарна. Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байгаа гэсэн энэ төрийн 1400 үйлчлэгийг иргэдэд ойртуулах ажлыг бол бас гардаж хийж ирсэн. Тэгэхээр энэ ажлуудаа ч гэсэн цаашдаа урагшлуулахын тулд бол салбар дундын уялдааг хангаж ажиллах бол миний хувьд бол бас их чухал юм байна гэж бас Монгол Ардын намын өдөрт зөвлөлд хэлүүлэе гэж. Дээрээс Монгол Улсын ерөнхий сайдын санал болгосноор энэ хариуцлагатай албанд бас санал болгож байна. Тэгэхээр би бол цаашдаа төрийн ажлын залгамж чанарыг хадгалж ажиллана. Сайн олд амжилтуудаа илүү баталгаажуулахад анхаарна. Одоо бол бид нэр тийм туршлага судлах ажилдаа танилцах цаг бол байхгүй. Тийм учраас бол шин тутам зүйл биш учраас үргэлжлүүлээд ажилланаа. Тэгэхээр нэгэнт батлагдсан үйл ажиллагааны хөтөлбөр байна. Дээрээс нь бид засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дизайн, мониторинг, evaluation гэж хөтөлбөрөө батлуулсан бол хөтөлбөрөө мониторинг хийдэг, үнэлдэг ийм зөв механизм руу явах хэрэгтэй учраас Монгол улсын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, их хөгжлөлтөөр суурилсан шинэ шийдвэр гаргалт руу аваачихад бол ажилланаа. Бүтэн жилийн хугацаанд бол бид нээлттэй мэдээллүүдийг нийлүүлээд кабинетийг шинжилсэн. Жишээ нь их хөгжлөлтөөр бол бид шинэ экспорт импортыг шууд реал таймаар хардаг болсон. Яг үүнтэй адилхан эдийн засгийн хөгжлийн яам бол хөгжлийн бодлого төлөвлөлтөө их хөгжлөлтөөр хийж чаддаг, шийдвэр гаргалт нь ухаалаг байдаг, иргэдтэй ойртдог байх ёстой. Тийм учраас хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийг 2019 онд их хурлаар батлахад бас би ажлын хэсэгт ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дагуу Монгол улсын урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлогыг бас өргөн агуулгаар нь харж энэ концепц агуулгаас зүрхгүйгээр ажиллах нь энэ шатар сайд, эдийн засгийн хөгжлийн сайдын үндсэн үргээл гэж хүлээж авч байна. Эмэгтэй хуулиа барьж бас ер нь бол баялагын сангийн хэлцээр үргэлжлэнэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд энэ ажлуудаа үргэлжлүүлнэ. Мөн зөвшөөрлийн реформыг хийн. Энэ бол мэдээж 3 зөвшөөрөл тутмын 1 зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Зөвшөөрлийн хуулийг барихад хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг хахаж ирсэн. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Дээрээс нь төр хувийн хвшилтийг өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу барина. Тийм учраас хувийн хвшил баялаг бүтээгчнараа дэмжинэ. Ер нь хөдөлмөрлөж байгаа хүмүүрийг дэмжинэ. Хөдөлмөрийг бий болгож байгаа ажлын байрыг санал болгож байгаа баялаг бүтээгчнэрийг дэмжинэ. Төр саадуулахгүй, төр хувийн хвшлийн үйл ажиллагааг илүү дэмжлэг үзүүлэх зарчим руугаа хандахад энэ хөгжлийн бодлого хариуцж байгаа
төрийн захиргааны төв байгууллага онцлог одоо үүрэгтэй оролцсноо л гэдгийг хэлж байна. Эдийн засгийн хөгжлийн яам бол өнгөрсөн хугацаанд 14 мегаватт болон томоохон мегаватт бодлогын үнэнд авч явж ирсэн. За дахиад ингээд том төслүүдийг хөдөлгөх одоо энэ хариуцах юм бүтэц гараад ирлээ. Энэ хоёр яамдын чиг үүргийн өрөнд давхцал бий болж байгаа юм шүү гэж Ямар бүтэц? эдийн засгийн яам болоод том төслийг одоо хариуцах байхгүй байна. Одоогийн байдлаар засгийн газрын бүрэлдэхүүний хууль өнөөдөр хуулиар явж байна. Тэгээд бид бол нөгөө бүтэц бүрэлдэхүүний хуулийг төсөвтөө дагуулж өргөн барихгүй бол одоо нэг юм сандал суудлаа хаяг самбар баланк солиод сандал ширээгээ зөөгöd гүөх тийм хугацаа байхгүй. Тийм учраас төрийн ажил тасралтгүй явах ёстой гэдэг утгаараа бол өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн дээр яамгүй үндэсний хороо хариуцсан сайд нарыг томилохгүйгээр яваад тэгээд төсвийн тодтгол эсвэл одоо эх оны төсөвдөр бид нар засгийн газрын бүрэлдэхүүний хөндөгтөө агентлагуудыг нийлүүлэх үндэсний 59 хорог татан буулгах засгийн газрын тусгай сангуудын ажлын албыг татан буулгах ажлуудыг төсөвт хамтдаж хийн. Тэгэхээр тийм давхарцсан чиг үүрэг гэж байхгүй. Ер нь хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль бол өөрөө хөгжлийн бодлогоо эдийн засгийн яам шадар сайд нь хариуцаад тэр бодлогод нийцж байгаануудыг нь яамдуудаа шахаж ардаад ажилладаг. Тийм учраас яг энэ хуулиар хэрэгжүүлэх ёстой утгаараа бол ер нь бол энэ төрийн энэ чиг үүргийн шинжилгээнүүдийг бид нар өнгөрсөн хугацаанд хийсэн. Чиг үүргийн шинжилгээнүүд юу юм бэ гэхээр 59 үндэсний хоороодуудын эрхлэх асуудлуудыг нь салбарын хаамдууд руу шилжүүлээд энэ ажлыг хэн хариуцах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Нэг ажлыг 2 3 хүн зэрэг хариуцдаг энэ байдлыг болоод тухайн ажлыг хариуцсан хүн толгоогоор асуудалд ханддаг. Болохгүй бол хэн хариуцж байгаа нэм үл ойлгомжгүйгээсээ болоод салбар дундыг уйлдуулах ийм асуудлууд бол гарч ирсэн. Тийм учраас хамтарсан засгийн газрын 14 мега төсөл бол нэгэнт их хурлаас батлагдсан баримтчиг. Гэхдээ 14 мега төслүүд дээр бид нар одоо нөгөө priority гэж нэрлэдэг нөгөө ирэмб тогтооно. Жишээ нь энэ жилийн хугацаанд аль төслийг явуулах, аль төслийг нь хойшлуулах шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг зарцаах, зогсоох бодлого барихгүй бол өнөөдөр энэ олон улсын худалдааны дайн одоо энэ тарифын одоо сорилтууд бол биднэрт маш их зүйлийг дагуулж штэ. Өнөөдөр хятад ч гэсэн өнөөдөр гангийн хэрэгцээ жил их тусан багасж байна. Тэгээ эхлэхээр энэ кокс нүүрсний экспорт чинь 40% буурчлаа. Тийм байгаа тохиолдолд бид нар хөрөнгө оруулалтуудыг заримыг нь зарцаах зайлшгүй одоо шаардлага үүсэж байна гэсэн үг тийм.